Сайн байцгаана уу? Өнөөдөр бид дөөргийнхаа төв дээр ирсэн байна. Гайгүй заахан дулаахан өдөр байна. Тэгээд энд зугааланга голын ирэг дээр сууж өдрийн хоолоо идэнэ гэж бодоод би ганцаараа 3 хүүхдээ аваад ирсэн. Манай дүүргийн төв нь байна. Тэгээд энэ голын ирэг дээр 1-2-3 цаг болно бид өнөөдөр. Хувцас наргацсан манай хоёр хатааж байгаа юм гинэ. Сорглорын зангуур. Значит, боль. Пятиди хунсин байна. Мам, смотри. Тайгийн тараг. Лир манай туснангаас зургасан лирчтэн дээр нарны тус авсан чи нар гардгүй. Тэгээд банш идчихин чанаа даваад ирсэн. Тая сокучит. Так вот. Мам, сфоткай меня вот так. Сейчас. Это плед. Соня, знаешь, что? Твоя. Мы, знаешь, забыли. Карамельный допинг. Обычное мороженое. Факел называется. Факел. Руня, Соня, эти 3 бойца победили 40 человеков. Мама! 3. Тоглоомын талбай дээр ирсэн байна. Ийм модон айгүй хөрхөн үлгэрийн орон шиг. Өнгөж болохоор аяг халуун цагаа ууж чаддгүй гэж яг үнэ. Халуун нэрнэ. Гурд ганц кофе аваад капучино аваад явсаар идэл. Хүрөөд хасгараад ийм болчих. Үлдсэний нь одоо уухаас. Бабайга. Костяная нога. Давай, Этот совсем большой. Вот он, лапка.
Энэ модон баашингууд айгүй хөөрхөн татраа юм янз бүрийн хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг дэмжих юм. Зориулалттай шат. Тэгээд төрөл бүрийн юм сонирхолтой юмнууд байдаг. Бид хүүхдийн паркт орж ирсэн байна. Өнөөдрийн зугаалга маань үргэлжилсээр байна. Мам, я забыл, сколько так. Өнөөдөр бараг хөнгөө байна. Парк хоосон байх чи яасан юу юм бэ? Өнөөдөр чилээ 2 дахь өдөр те. Ямар ч хөнгөө шүү дээ. Одоо ана хоёрны ганц хоёр юм дээр тоглож магадгүй. Хүүхдийн автозамын хөдөлгөөний дүрм сургалт гинэ. Парк дотроо юм машинуудтай тасархай машинууд байна. Өнөөдөр бичлэг хийхэд яг тохирсон өдөр байна. Хүн бахта. Ийм фото байна. Почему вот это работает? Вот это лодочка. Өдөл энийг ингээд онгойлгоод тэгээд энд хувин зүгээд доош ордог байх. Вау. Би өөрийнхөө дүрх танх удаа юм харж байна. Үнгүү Wi-Fi. Тэгээд энд хуцаа цэнгэлж болно гинэ. Үнгүү. Гоёод. Одоо бид дүүргийнхаа парк руу орж ирж байна. Гэтэ баяр болоогүй өнөөдөр ажлын өдөр учраас хүн бахтай аягүй гоё байна. Яг бичлэг хийж болохоор. На канате. Вот так вот он хотел. Энд юм Завов. утсан хотсон гэж нэрлэх одоо хүүхдүүд авирж утсаар дамжиж явдаг. Я думала, что Ийм аттракцион байгаа. где что это видишь? Гэр кафе, дахиад кафе. Да шучу один. Ой, а что я еду в Самаро. Бид паркт ирсэн. Амраад байж ин сабар 20 минут талхаад ирлээ. Тэгээд амраад түр идэх юм идээд байж ин би гэрээсээ юм халуун савтай банш авч орж ирсэн байгаа. Банш маань одоо үрдэл халуун хിവэрэ байна айгуу гоё. Тэгээд одоо энэ миний арт спорт стадион байгаа. Тэнд очиод очихгүй бол эндээсээ бид шууд явах хаа харих байхаа гэж бодож байна. Тэгээд өнөөдөр өглөө 11 цагт гэрээс гарсан байгаа. Одоо 5 болж байна. Ерөнхийдөө өдөржингөө явсан гэсэн үг. Би 3 хүүхэдтэй дөрүүлээ. Sorry хогийн сав ороод байна. Тэгээд нэг юм цэцгийн үлэмжтэй газар ирээд төр зур амраад одоо бороо орох гэж байх шиг байна. Бид эндээсээ шууд одоо юунда богонд суугаад харихаар шийдлээ. 15 минут яваад богоны бодол дээр очих байхаа. Тэгээд манай гэрээс нэг хол 3 бодол яваад энд ирсэн байгаа. Нилээ их явлаа өнөөдөр. Шилээ мартаад гараад ирчих. Би өдөр нартай байхад шилгүү ороод ирсэн ч айгүй хэцүү. Ингээл анилцаал яваад байлаа. За тэр яг нэвшлийг байнга үздэг хүмүүстэй маш их байрладаг шүү. Байнга үздэг хүмүүс байдаг, би мэддэг. Ямар хүн үздгийг. Тэгээд та нартай үнэнч байдагт баярлалаа. Дараагийн бичлэгээр илүү сонирхолтой, илүү хэрэгтэй мэдээллүүдийг оруулахыг хичээе гэж бодож байна. Тэгээд одоохондоо хүүхдүүд маань бага байгаа учраас би зөвхөн гэрийнхээ ойролцоо ч юм уу за Австрали Москвагийн төрүүл орч чадна. Түүнээс нөхөргөө ганцаараа бол бүр хол явж чадахгүй. Амралтын өдрөөр бол машинтай бидэд нэлээд жоохон захмах руу уур газар мазрлуу явж магадгүй. Тэгэхээр гоё бичлэг хийж оруулнаа. Тэгээд та бүхэн бас саналаа хаалцаараа ингээд
блог бичээд явсан дээрээ нүү эсвэл янз бүрийн хэрэгтэй үс орчилгаа энэ талаар хэрэгтэй мэдээлэл оруулсан дээр үү, хоолны рецепт оруулсан дээр үү. Би хамгийн гол нь сүүлийн үед одоо ингэсгээд угаасаа 100 дуусаад бороо байнга ороод намар болохоор бороо байнга ороод гэртээ суух учраас тэр үедээ бусад бичлэгнүүдэд оруулъя гэж бодоод тэгээд одоо нартаа дулаахан байгаа дээр гадуур их явъя гэд бодсон байгаа. Тийм учраас сүүлийн үед дандаа юм одоо бидний амьдралтай холбоотой те бидний амралтын өдрүүдтэй холбоотой бичлэгүүд орж байгаа шүү гэж хэлмээрээ. Тэгээд энэ бичлэгийг үзэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаа.